Сайн байна уу? Миний бичлэг тавтай морилно. Миний одоогийн хийж байгаа сэдв бол 2025 онд ганц бие синглчүүд маань хайр дурлал хорсын харилцааг нь үүсгэх гэж байна. 3 сонголттой. Эхний сонголт маань ийм үзэр байна. Эмэгтэйний зурагтай байлаа гэд эмэгтэйний тухайн уншлага биш шүү. Хүүсийн ялгаагүй эрэгтэй эмэгтэй аль аль нь үзэж болно. За сайн төвлөрч байгаа 3 өдрийнхөө нэг сонгоорой. 2 өдөр дээр ч юм уу аль нэгэн сонголтын нэг бол аль алингийн сонсож олно. За амжилт хүсье. Одоо ойлгохтой оръё. За нэгдүгээр сонголтын маань бидэнд өгж байгаа мессеж бол одоо хүсэл биелүүлэгч нь та өөрөө шүү. Ямар нэгэн хүсэл биелүүлэгч хүчин зүйл хүн өөр гадны нөлөөтэй зүйл гэж бол огт байхгүй шүү. Та өөрийнхөө хүслийг биелүүлэгч шүү гэж гарсан байна. Маш гоё өдөр сонгосон байна. Зарлаарай. Болж байгаа хэсгээ хамт оруулж байгаа болохоор чухамдчиж магадгүй. За гарсан өдрүүдийг нь уншихад ерөөхдөө болохоор энэ хүн маань хосын харилцаанаас ер нь ганц бие байгаад нэлээд утцсан. Ямар нэгэн харилцаанд орохороо ерөөхдөө болохоор нөгөөний дутагдлыг харах гэдэг үү, эсвэл жоохон тийм нэг хосын харилцаанд байхаас цухтах гад байдаг төрлийн хүн байгаа бололтой. Тэгэхгүйгээр та бусдад ямар нэг нэрж байгаа гайхалтай зүйлүүдэд өөрийгөө гоё чөлөөлөөд бусдтай болон өөр бусадтай ажил одоо юу ч бүх зүйлтэй ингээд айгуу гоё эргээр хүлээж аваад цухтах биш, хүлээцтэйгээр ойлгохыг хичээгээд хандвал тань дээр одоо маш сайхан хайр дурлал, хосын харилцаа, маш сайхан романтик залуу, сайхан романтик бүсгүй ирэхээр байна. Тэгээд ерөөхдөө бол дотоод одоо гадаад эрүүл мэнд гэхээсээ гадна, гадаад гоо цомж гэхээсээ гадна дотоод эрүүл мэндтэй их анхааруул зүгээр юм шиг санагдаж байна. Ерөөхдөө болохоор бясалгал гэдэг юм уу? Давстаа халуун байна нь эвтэх гих мэт зэргээр энерги нөхөх маш олон аргууд байдаг. Тэр аргуудаас өөр тохирохыг нь олоод өөрийнхөө гоё энергийг нөхөөд буцаж гоё сэргсэн бусдаас цухтдаг биш тий бусдын хайр халамжинд бусдын хажууд байхдаа тав тухтай байдаг мэдрэмжээ эргээд аваарэ. Ганцаараа ингээл байгаа л байвал ер нь тий бүх юм хар бараа онцгүй мэдрэмж төрүүлнэ. Бусдын хажууд байгаад тэрэндээ айгүй сайхан тасан тогтоод ингээ байгаад ах юм бол айгүй сайхан романтик харилцаа ирэх юм байна. Тэгэхээр эхлээд сайхан өөрийгөө нээгээрээ өөртөө гоё тийм орон зай өгөөд дотроосоо гоё өөрийгөө эмчлээрээ гэж зөвлөмөр байна. Тийм бол хэрвээ тэгээд нээвэл ерөөсөө өөрт чинь хосын харилцаа бол энэ онд бол
танд бол ямар ч асуудалгүй ирнэ. Та өөрийгөө нээж чадахгүй, та бусдад харилцаж чадахгүй, бусдаас тухтаасан тийм байх юм бол яг л single level байсаар байх болно. Тэгэхээр энэ мессежийг сонсож байгаа хүмүүс хэрвээ хосын харилцаанд баймаар байвал бусдтай нээлттэй байж өөрийгөө бас гоё эдгэгээд эдгээр талаас нь юу вэ? Тэр болгоныг хийж өгөөрэй. Тэр сэдвийг сонгосон. Нэмэлт дотор авъя. Тийм шинэ боломжийг танд ингээ хаалгаа нэгээ таныг тусч ирнэ. Та ингээд ерөөсөө ганцаараа биш ээ. Та ингээд энэ амьдралыг ганцаархнаа аялах гэж, ганцаархнаа дуулах гэж ирээгүй. Таны хажууд маш гайхалтай эмэгтэй, гайхалтай залуу байх болно. Хүн гэдэг амьтан чинь ганцаараа байснаас илүү бусдад байж энерги солилцож илүү хүчтэй, хүчрэг болдог байгаа шүү. Хайр, сэтгэл хүнийг бас илүү хүчрэг болгодог. Тэгэхээр өөрийгөө жоохон нэгээд өгөөрэй гэж миний зүгээс хүсэж байна. Тийм таныг маш сайхан ихрийлж хайрлсан, таныг халамжлая гэсэн магадгүй эргэн тойронд чинь тийм хүмүүс байна. Ер нь бол өөрөө тэр хүмүүстэй боломж олохгүй байна уу гэж тэтэрхий бусдын алдаа дутагдлыг хараад байна уу? Тэтэрхий ганцаараа байгаадаа тав тухтай болсон байж магадгүй. Битээ тэгээрээ бусдад гоё хайрыг өгөөрэй. Тань дээр хайр бүр ингээд ер нь амар ирэх гээд бэлэн болсон. Тэг гэр бүлийн ад жаргал одоо 10 аяг гэдэг бол одоо энэ хөзрөөр ярихад 10 cups бол хамгийн эцсийн одоо ад жаргалтай одоо бүх хөзрүүдийн 10-ын тоо бол одоо эцсийн их гэсэн үг. Тэгэхээр одоо 10 аяг гэх юм бол гэр бүлд байх бүх сайн зүйл одоо байгаа гэсэн юм үзэр гарч ирсэн байна. Энэ үзэр дээрээс ингээ харахад танд ингээ амар сайхан амар тайван амьдрал ингээ налаагаа суух, гэр орон, үр хүүхэд, хань нийжил тэгээд ингээ ийм сайхан амьдрал ингээ байх боломжтой. Тиймийн тулд та ингээ өөрийгөө дотроосоо гоё имжлээд бусадтай харилцаан дээрээ өөрийгөө имжлээд 10-аас 15 минут чимээгүй орчин бясалгал хийхээр бас хүний энерги айгуугай сэрэгдэг. Тэгээд тийм мессеж өгч байна. Тэгээд энэ бол юм ерөнхий уншлага байгаа. Ерөнхийдөө энэ хүн маань өөрөө ганц бий байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол хүсвэл энэ хүн хосын харилцаа энэ хүнийг ерөөсөө ингээд хостой болёо, хамт байяа гэсэн хүн бол байна. Тэгэхээр ингээд өөрийгөө эхлээ гоё имжлээд бусдыг чир өөрийгөө чир зовоохгүй тул өөрийгөө имжлээд бусдад гоё цаг зав гаргаарай. За ингээд нэгдүгээр хэсгийг сонгосон хүмүүсийн маань уншлагын дүрээ дуслаа. Баярлалаа. За 2 дугаар сэдвийн уншлах тавтаа морилно. 2 дугаар хэсгийг сонгосон хүмүүсийн маань өдөр юм үзэр байна. За би энэ үзэр дээр бол харахад энэ хүн бол ганц бие ээж байж магадгүй. Хитрхи нөгөө өөрийгөө би эцэг их, би ч хүний аав штэ, би ч хүний ээж штэ гэд хитрхи өөрийгөө
би эцэг их гэдэг дээрээ төвлөрсөн яваад иж магадгүй. Эсвэл нэг бол хүүхэдгүй бол эцэг ихтэй хэтэрхийг халамж анхаарал өгөөд өөрийгөө болон өөрийнхөө хосын харилцаа, өөрийнхөө гэр бүлийн амьдралыг хэтэрхий мартаад байгаа юм болов гэсэн тийм одоо ерөнхий үзүр дээр минь тиймэрхүү мессеж гарч ирж байна. Тэгээд ерөөхдөө битээ тэгэрээ гэж миний хувьд зөвлөж байна. Яагаад тэгэхээр энэ бол зөвхөн таны амьдрал. Та зөвхөн өөрийнхөө амьдралыг эсэнд байх ёстой. Яг гоо биднэрт өөрийг хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Гэхдээ тэрийг хэмжээг нь нэвтрүүлэхгүй хийх хэрэгтэй. Мэдээж хүмүүс өөртөө өөрийг эцэг эхийнхаа хүүхдийнхаа үргийг биелүүлэх нь зөв. Хоёрдугаар маш их зүйл боддог. Өмнөх харилцааныхаа хэтэрхий тавтай гой дурсамжинд амьдрах гэдэг. Өмнөх харилцаанд тийм байсан, юм байсан гэдгийг маш их боддог. Өнгөрсөн амьдралаа тавьж явуулах дургүй. Тийм хүмүүс байх шиг байна. Маш их бодол тавтдаг, маш их зүйл боддог. Өнгөрсөнд маш сайхан гэр бүлийн харилцаатай байсан. Гэхдээ юу нь болсныг мэдэхгүй, ямар ч байсан гэр бүлийн юм уу эсвэл зүгээр гэр бүл биш, зүгээр үерхэл тийм сайхан хосын харилцаатай байсан. Тэгээд тэрнээс болоод жоохон тэр одоо сайхан дурсамжуудыг тэр хүнтэй байсан дурсамжуудаа маш их бодож санаалцдаг. Тавьж явуулах дургүй. Тиймэрхүү. Тэр газартаа л байгаад юм гэсэн үг. Энэ хүн бараг хосын харилцаа гэхээсээ ирээдүй рүү гэхээсээ илүү өнгөрсөн рүү илүү хардаг төрлийн хүмүүс энэ хоёрдугаар сэдвийг сонгосон юм шиг байна. Хоёрдугаар сэдвийг сонгосон хүмүүст маань бол ингээд өгөх зөвлөгөө нь бол та ингээд ганцаараа ингээд аялагч бишээ. Ганцаараа ингээд юм бити ингээд тулаа. Тэгээ танд ингээд маш ингээд одоо амьдралыг чи ингээд шинэ үе эхлэх гээд хаад та хэтэрхий ингээд өнгөрсөн байгаад байна. Өнгөрснийг явуулж ийж ирээдүйд ч юм бол ингээд маш сайхан үзэсгэлэнтэй эмэгтэй, маш сайхан үзэсгэлэнтэй залуу гэдэг цагаан морьтой хаан хүн гэдэг бол хаан хүн нөгөө сайхан үзэсгэлэнтэй гүнжин нь бол ингээд суугаа хүлээсэн одоо яг таныг яг үйлдэлийг юм бол ингээд ерөөс ингээд хүлээцтэй ингээд бэж ийн 20 дахь сэдвийг сонгосон хүмүүс маань бол өнгөрсөн биш ирээдүрөө ингээд хараа. Ирээдүрөө харуул
илүү сайхан боломжууд таны ингээд хүлээж авах болно. Хүлээгээд ингээд бүр сууж ийн. Намайг одоо дандаа нэг сингл ч гэсэн сингл хагаад ерөөсө готрхгүй хүмүүс үзэж байгаа юм шиг байна. Тэг өмнөх хасан ярилцаанд амар тийм багтай амьддаг байсан байна. Тэгвэл ингэж байх, ингүүл ингэж байх гэдэг өөрөө биш байсан юм шиг байна. Тэг маш их ядарсан туйлдсан баг. Магадгүй тэр хүн нь цаанаа өөр үнтэй эсвэл салаад өөр гэр бүлтэй болсон байх магадaltaй. Тэг мөний тухайл бодоод байгаа юм шиг байна. Тэгээрээ танд ингээд туршлын ертөнцөөс таныг ингээд жаргалтай жаргалтай байгаарай гэд ингээд өвгдөөс таныг хардаг тэнгэрүү чи бүгд ингээд таныг гоё харж ийн. Өнгөрсөндөө биш хүн ирээдүйд амарх хэрэгтэй. Өнгөрсөн бол өнгөрсөн. Яаж чигээр өнгөрсөн очих боломжгүй. Тэгэхээр ингээд ганц би өөрийгөө ингээд ахгүй хитрхи их зүйл ингээд бодоод бүр ингээд маш амар ямар ч нөгөө нэг шийдвэр гаргалтгүйгээр маш их ингээд бодолд тавцсан юм байна. Битгий тэгээрээ өөрийгөө гоё чөлөөлөөрэй. Та энэ нэгний өмнө ерөөсөө огт буруутай биш шүү. Та энэ ертөнцид ерөөсөө ингээ ямар нэг өөрөө хүлээгээгүй. Тэрний өмнө энэний өмнө хийх ёстой, ингэх ёстой гэсэн танд заавал тийм үүрэг байгаа албагүй. Та ерөөсөө л эрүүл, саруул ирэх дураараа өөрийнхөө хүснээ хийж тэгж амьдрах ёстой шүү. Амьдрал ямар нэгэн хин хүннийг төлөө зүйл тэрний төлөө тийм юм хийх, энэний төлөө юм хийх гэдэг бол биш шүү. Харилцаа л өгөх аваатай байдаг. Одоо бүх гэр бүлийн харилцаа, хайр, дурлал, эцэг их үр хүүхдчдэр. Тэгэхээр нэг нь хит их өгөөд хамбал энэ бол харилцаа маш хортой харилцаа байна гэсэн үг. Тэгэхээр ийм харилцаанд биш айгүй гоё эерэг таны гоё зүйл рүү засаж залгах, таны багтай биш өөрөөр ч байлгах тийм үнийг сонгохын тулд та эхлээд өөртөөгөө маш ингээд ажиллаад өөрийгөө гоё би одоо өмнө ийм харилцаанд байсан гэд хүн гэдэг амьтан чин алдаанаасаа суралцаж амьдардаг. Тэгэхээр ингээд өмнөх хосынхоо алдаанаас ингээд суралцаад явах юм бол танд ингээд сайхан боломжууд гарч ирж байна. Таны амьдралыг бол ингээд шинэ амьдралын чинь шинэ цикл эхлэх гээд байгаа байхгүй юу? Одоо ингээд шинэ үе гарч ирэх гээд танд ингээд шинэ боломжууд гарч ирээ таныг хүлээх гээд та тэгээд тэрийг хүлээж авахгүйгээр маш их бодолтой автцсан ингээд ингээд маш ингээд хурдтайгаар ингээд тань руу ингээд ирж байгаа. Гэхдээ та тэрийг бүр ямар ч хүлээж авах юм бодол авахгүйгээр ерөөсөө юм урдгай зүйлээ тавьж явуулахгүйгээр ингээд тийм байсан юм байсан гэдэгхгүй байна. Тэгхгүйгээр ингээд өөртөө жоо ингээд ажиллаад тэгээд өнгөрсөн зүйлээ ингээд тавиад явуулвал тань ингээд маш сайхан хүссэн зүйлээ хүссэн хүнээ одоо хүссэн ажил мэргэжлээ хүссэн өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг бүгдөө ингээд өөртөө байлгах тань хангалттай тийм чадал байна. Тэрийгэ буцаад эргүүлээд аваарай. Тэгээд ямар нэгэн хосын харилцаанаас ерөөсөө битгий тэрийг бодож чаналж нэг хүн харилцаагаа дуусгасан бол тэр харилцаанаасаа гоё нөгөө хүн даажрал хүсээд явдаг байгаарэ гэд тань зөвлөгөө өгье. Тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. За 3 дугаар бүлгийн уншлага эхэлж байна. За
сонгосон өдөр маань өгж байгаа зүйл нь гэвэл одоо өмнөх хүн нь өөрөө юу маш хартай, бусдыг хажуудаа уйж байлгах дуртай, хараандаа байлгах дуртай тийм бас ярилцдаг хүн байсан байна. Та өөрөө юу? Тэр хүн чинь үү? Ямар ч байсан маш хортой харилцаанаас одоо ганц би амьдрал руу орсон юм шиг байна. За миний энэ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс бол маш тийм сайхан залуу, үзэсгэлэнтэй эмэгтэй. Миний хараа булаасан тийм сайхан залуу эмэгтэйчүүд үзэж байгаа бол л дээ. Шууд одоо тийм энерги мөдөр буцаж байна. Тэг магадгүй ганц байж гисэн маш их сонголтын донд байдаг гэж магадгүй. Одоохондоо жоохон ганцаараа баймаар байгаа. Гэхдээ өмнөх токсик биш хүн биш бол бас хостой тэг яг өөрийг нь ойлгодог тийм үнтэй бас болох хүсэлтэй. Гэж гарч ирж байна. Нэг үзэр илүү гараад ирлээ. За маш сайхан эмэгтэй, маш сайхан залуу байна. Бусдын харцыг булаасан. Тэ өөрийгөө ч мэддэг. Тэгээд одоо дэлхийн ертөнд танд маш сайхан зүйлүүдийг өгчээ. Тэгээд маш сайхан хувь тавилантай, маш сайхан тиймэрхүү хүмүүс харагдаж байна. Гэхдээ бас ингээд өөртөөгөө ажиллах хэрэгтэй. Ер нь ингээд за хостой олъё. За ингээд хүнтэй харилцаа үүсгэе гэхээсээ өмнө яаран хостой болох биш. Өмнөх хосынхоо харилцаа бүрэн дуусгаад сэтгэл зүгээ тэг мэдээж тэр нь цаг хугацаа орно тэг. Тэр зүйлийн дараа дараагийн хосын харилцаанд орвол хүн тэг илүү дараагийн хосын харилцаанд илүү амжилттай байх тэг, илүү сөүлмэд, илүү зайн ханаа, илүү бусдаас онцгойлж таньж мэдхэд бүр илүү бүр амархан болж эхэлдэг. Сэтгэл зүгээ тэгээд эдгэж юм бол бусдаа дахиад хортой харилцаанд орохгүйгээр итгэсэн сэтгэлтэй хүн бол мэдээж зөв хүнийг би өмнө ингэж алдсан юм чи ингээд нөгөө болохгүй бүтггүй байгаа хүмүүсээс шууд тагаа бариад яг өөрт орох сайн хүнийг сонгодог байгаа шүү. Тэгэхээр гой сайхан ийм одоо сайхан гой төрнө гэдэг бол одоо бурхны өгсөн бэлэг. Ийм сайхан бэлгийг авч аваад зөв хүнээ сонгож хайр дурлалд ороорой. Өөрийнхөө яг нэг биений нөгөө талыг таныг яг та бусдыг мэдэрдэг шиг мэдэрдэг тийм хүн тань дээр удахгүй ирнэ. Тэгээд хосын харилцаанд ер нь аль таныг ингээд дээд тэнгэрд угаас харж байгаа одоо сахиус дээд тэнгэрүүд байна. Орчлын өсөнд таныг дөрвч ер нь л тэгэхээр таныг
танд бүр үнэхээр юу яасан байна? Итгэсэн байна. Энэ хүн үнэхээр сайн сайхан тэгээд бүсүүлээ өгсөн байна. Тэгээд ийм сайхан байж ээж ийм хашигдсан энэ хашаанаасаа одоо гараарай. Одоо тухтай байдлаасаа те одоо энэ хашааг ингээд үсрээд гарах боломжтой хаад ингээд доошоо суудсан. Тэгэхээр ингээд энэ хашаанаас ингээд бос зогсоол алхаал бараг гарчих юм чи ингээд гарч болохгүй гэж бодоод ингээд нэг тойрогтой ингээд орцсон те нэг цэглэрээ л ингээд битгий байгаад байгаарэ. Энээс ингээд гараарэ. Ингээд хол яваарэ. Таал ингээд бурхны бэлэг шүү. Таал ингээд цор ганц гайхалтай бодгал. Тийм болохоор ингээд та бусдаас хайр өсөх биш. Бусад хүмүүс ерөөсөө таныг оршиж байгаа ч хайрлана. Тэгэхээр эхлээд өөрийгөө маш их хайрлаарай. Бусдыг маш их хайрлж дээ. Бусдад хэнд цагдуулдагсан уу? Бусдыг хэнд цагдахаасаа өмнө өөрийгөө одоо юу гэдэг хэнд цагдаад өөрийгөө маш их хайрлаарай. Тэрний дараа таны өссөн үнэхээр сайхан хайр сэтгэл таныг зориод одоо яг бэлэн болсон үед чинь л хаалгай чинь тогшоол гараад ирнэ. Гэж гарч ирж байна. Тэгээд ганцаардсан байгаа энэ мэдрэмж өмнө юм харилцаа байсан хүмүүс тийм юм гэж битгий ингээд нэг одоо тий бүх хүмүүс нэг л зан характертай байдаг юм шиг битгий харилцаагаа тийм байдлаар бүх хүмүүсийг битгий тэгж бодоорой. Бүх хүн маш өөр. Бүх хүмүүс өөр. Одоо тахны зураас өөр хүн болгоны алганы адилгүйтэй адилхан тий хүн болгоны зан характер царай зүс байгаа байдал бүх зүйл өөр учраас нэг хүнтэй адилхан хүн дахиж олно гэдэг маш хэцүү. Тэгэхээр дахиж тэгж токсик онцгой харилцаанд байсан хүн бол таарлах магадлал маш бага шүү. Тэгэхээр өөрийгөө гой дотроосоо эдгээгээд ер нь бол 3 бүлгийг утсан 3 бүх синглжүүдтэй ер нь хүн сингл байхдаа илүү өөрийгөө ганц бай байхдаа өөртөө илүү ажиллаж өөрийнхөө энергийг илүү гоё өгч байгаарай гэсэн зөвлөгөө өгмөр байна. Тэгээд миний видеог үзсэнд баярлалаа. Баяртай.